Энэ бол оюу толгойн уурхаагаас зэсийн баяжмал нэрээр хятад улс руу зөөврлөн авч одож буй машины цуваа. Нэг машинд 2 тонны багтаамжтай 18 ширхэг баяжмал ачигддаг. Өөрөөр хэлбэл нэг машинд 36 тонн баяжмал явж байна гэсэн үг юм. Нэг цуваанд 16 машин явдаг аж. Өдөртөө ийм цуваа 5-7 удаа явдаг гэд бодоод үз. Үүнийг бодож үзвэл нэг цуваанд 576 тонн зэс болон бусад үнд металлууд ажигдан хэлээр гарч байна гэсэн үг. Чухам яагаад зэс болон бусад үнэт металлууд гэсэн тухайг сүүлд өгүүлнэ. За нэг цуваанд 576 тонн ачаа явдаг гэж түрүүн хэлээд оргисон. Тэгвэл 576 тонноор ачсан ийм цуваа өдөртөө 5-7 удаа явдаг гэж байна. Нэг цувааны 576 тонн үнд металлыг 7 удаагаар үржүүлэхээр өдөр бүр 4032 тонн үнд металл хэлээр гарan авдаг гэсэн үг. За тэгвэл энэ шуудаа дотор юу байж болох вэ? Үдсэн харсан сонссон дуусан хүмүүсийн яриаг үргэе. Цувааны машинууд ганцхан жолоочтой явна. Мэдээж ганцхан жолооч явахын учир нь эдгээр жолооч нарын цалин бүнлүү өндөр. Итгэл даах ам битүү хэл удаа хүмүүс байж таарнаа да. Нууц алдагдах магадлал багаснаа гэсэн үг. Яагаад ингэж хэлэв гэхлээр цуваа маш өндөр хамгаалалтай. Баяжмал ачсан машин дотроо болон гаднаа битүү камертай байх ба жолооч нар ачаан дээрээ гарах хэрэггүй илүү дутуу үйлдэл хийх хоройтой. Бүх хөдөлгөөн камерт хянагдана, бичигдэнэ. Цуваанаас гарах нь бүхэл ямар нэг шалтгаанаар зогсох, зогссон үе зөвшөөрлгүй машинаар буухыг хориглосон. Хил дээр очихтон ч гэсэн хилийн ажилтнууд машин дээр нь очиж штамп даран өнгөрүүлнэ. Хилгээл мэрэгжлийн хяналт цагдаадаг нь бол хямбгаан ч гэсэн ачааг шалгах, дурандах үзлэг тэмдэглэл хийх тухай бодох ч хэрэггүй. Ийхүү ногоон гэрлээр Монголын хэлээр гэрлийн хурдаар нэвтрэн гарч байна. Хажууханд нь байх нүүрсний цуваг бид мэднэ. 2-3 хоног дугаарлан машин дотроо амттан болтлоо амьдарч баймаажин хил нэвтрэгчээ айдна. Бас нэвтрэгээс өмнө ачсан нүүрснийг нь дээжлэн үзэж шилж голж ангилдаг гэж байгаа. Шоротоос босгосон хар нүүрсийг шилж голж ангилж үзэж байж нэвтрүүлж байхад тоон тутамдаа 6-аас 7,000 долларын үн хүрэх зэсийг яагаад шалгадаггүй лээ? Голг огцон эндэл байна. Оюу толгойн орд газар зэсээс гадна алт мөнгө молибден бас өөр ашигт малтамлууд байдаг гэж ярилцдаг. Гэвч монголчууд бид тэр бүхнийгээ түүхий зэсийн баяжмалын үнээр бодон гадагшин шалгалтгүйгээр алдаж байгаа. Шалгаж үзхийг бүх шатанд нь хоригосон. Ер нь оюу толгойч нь явж бич хэний өмч юм бэ гэсэн бодол танд төрж байгаа биз? Хамгийн мапантай нь хэлийн цаана гарангууд нөгөө монгол жолоочийг машинаас нь буулган хятад жолооч машиныг нь авч одох бөгөөд буулгаж байхад нь ямар нэг байдлаар даацын шуудаа урагдаж хагаарсан гойдсон тохиолдолд тоос сорогчоор соруулан цэвэрлэдэг гэж байгаа юм. Бодоод үзтээ цоорхоо шууданаас гойдсон хогийг зүгээр шүүрдэ тайчхад зүрхлэхгүй тоос сорогчоор соруулан авч байна гэж бодохоор чухам юу байд таарах вэ? Цэмпун жингарамигч алдаж өргөдүүлж болохгүй асар үнэтэй зүйл тэнд байсан байна да. Байдал иймэрхүү л байна. Оюу толгойд ажиллаж байгаа талагчсан нэг хүний ярианаас энэ тухай ерөнхийд нь багцаалан ойлгож болно. Тэр хүн нэр ус царай цэцгийг нь хэлээд хэдэн хүүхдээс минь хагцааж авдаа ахыгаа хэмээн байж ердөө 3 өгүүлбэр хэлж өгсөн юм. Насаараа ядуу зүдүү явсан миний хувьд өдөр болгон тийм их алт хараад байхаар сүүлдээ хулгай хэмээр санагдаад нэг осондоо солиорох шахаж байгаа юм. Тэгээд аргаа аваад ажилласаа гарсан да ахна. Бурхан минь тэнд тэр дор ямар их алт байгаа гэж саннаа хэмээсэн юм. За тэгэхээр оюу толгоогоос өдөр болгон гарч буй 4032 тонн ачаанд юу ч байж болох нэ. Иймэлгээрээ тийм л маягаар хийсэн дээ. Тэр ахын хэлсэн үгийг дахин сануулъя. Бурхан минь тэнд тэр дор ямар их алт байгаа гэж саннаа.